Стэн үлдэн цагт өмнө хоёр гэсэн. Дүүгийн ханаад хуцаараа чинь гэсэн юм. Бууз чимхи подкаст. Яатар аль хөөх гэсэн чинь жожоо дасгаачих юм уу? Бууз чимхинගේ амьдрал ярья. Сайн уу? Сайн уу? Яа, хэдэн жил ч яриаггүй. Сайн сууж гин үү? Хойлоо бараг 2 сар яриаггүй те. Спешиал сар хагас яриаггүй. Яана. Яана. Эмэр тогтлоод хөөрөө. Гэ бишүрхэд байна. Наад. Өчи. Ам захтнаад ш. Тийм. Бүр арцалцаад бүр хідэн шүдэн ингээ ярцаагаад Би өөрийгөө харсан чинь бас эвгүй байна. Нэг амар видео кол мал хийгээгүй ингээрсэн чи амар таргалж мургалцсан ч шиг давхар ирэмээрээс ут. За сайн уу? Ажил нь сайн уу? Сайн. Юу байна? Юу аах нь нүүцсэн. Тэг нүүдэл судал болоод 80 юм болоод тэгээд ядчил энд сая түрүүчийн 3 дахаас юу яатсан ахаад локдаун болсон, карантинлцсан бүх юм хаалттай. Би энэ 7 хоногс эхлээд 2-7 хоног онгорт амарч байгаа байхгүй юу. Тэгээд сайхан амарч ах үед юу яана гэж бодож байсан. Дэлгүүр хийсч гэр орондоо юм аавна гэсэн байх. Бүх юм хаалттай. Тийм лээ. За чамаар сайхан. Юу би завгүй яваал байж байна. Аха. Гэтэ одоо нөө сая 2-7 хоногийн өмнөөс энд бас онцгой байдал зарлаа. Уг нь бол онцгойч гэжтэй. Зүгээр тийм онцгой байдлын байдалд орно гэсэн нэг тиймэрхүү хүсэл байна. Япончууд чинь нэг тийм шүү дээ бөөрийнхий. Аха. Тэгээд тиймэрхүү байдалтай байгаа. Тэрнээс болоод бас ажил жоохон төлөвлөгдсөн байсан ажлууд маань багаараа нэлээд их тэгээд туцлагдаад байхгүй болоо. Одоо нэг эргэлэн гэсний хагас амралтын байдалтай болох гэдэг нүг үү гэсэн байдалтай л шүү дээ. Аха. Тийм уг нь тэрнээс ш болвол нэлен завгүй байсан. Тийм одоо гайгүй бол. Харин тиймэрхүү байна. би бас ажил бүр амар ихтэй. Энэ дандаа хийдэг байхгүй 12 сар он гарах болонгот хүмүүс ухаарсан юм шиг те. Тэг бөө ажилтай байгаад тэгээд одоо арай гэж амарлыг гисэн чинь тэгээд гэр орон айцлах юм болоод. Нэг тиймэрхүү. Тэгээ угаасаа нэг жижигхэн өрөөнөөс бич бүр амар умбасан жижигхэн өрөөнд амьдардаг гэсэн юм чинь. Нэг жижигхэн өрөөнөөс 2 өрөө байранд оронгот авах юм амар их байгаа юм чинь. Аха. Тэгээд хамгийн түрүүнд хувцсны шкаф байхгүй бол юу яагаад хамаг навшоо хийх газар байхгүй тэг бүүн хайрцаг болсон юм сууж байна. Тиймэрхүү. Гэтэ гоё юм уу? Амар олон удаан хүлээсэн. Тий амар гоё. Тэгтээ юу илээ. Тэгээ хизээ нөгөө room tour хийж үзүүлэх чинь. Нэ. Удахгүй гоё олгож яагаад хийж үзүүлнэ. Нэг тиймэрхүү. Яа. За тэгээ хоёлаа яг үндсэн сэдвтэ орох уу? Хувийн яриа яах вэ? Бид хоёр өнөөдөр юуны уулын бүр айл дээрээс л энэ сэдвийн тухай ярина гэж яваал гэсэн. Тэгээ ярих чадахгүй байсаар агаад. Юуны тухай ярих гэж. Харилцааны юу лээ? Соёлын хоорондын харилцаа гэх юм уу да эсвэл одоо нөгөө intercultural communication гэлт хийдэг. Тэр нь болохоор ер нь харилцааны үйл ойлголцол соёлын хоорондох харилцааны үйл ойлголцол тэрний тухай ярих гэж бодсон. Яагаад тэгж бодсон бэ гэхээр надад одоо яг
ажил дээр байнга тулгардаг асуудал ажиллаж гэлцэхгүй бас хувийн харилцаанд ч юм уу монголоороо сэтгэхэд ярангуут нөгөө хүн нь ерөөсө тэгж хүлээж авахгүй монгол сэтгэхгүйгээр тэгээ айгүй хэцүү байдаг. Тэр тухай ярих гэж бодсон. Чам бас тиймэрхүү асуудал тохиолддог уу? Тохиолддгийг штэ. Би болохоор ерөөсөө ийм Японоор ярьдаг, Японоор бичиж уншиж чаддаг. Тэгээ хэдэн өнгөнүүдийг мэддэг гэх юм. Тиймэрхүү юмар л хязгаарлагдчихдаг. Бусад юм уу одоо жишээ нь Япон контентууд ч юм уу үздэггүй. Тэгээд одоо аниме, Япон кино минуч үздэггүй. Тийм болохоор ерөөсөө бүр ингээд таг зүгээр жинхэнэ нөгөө монголоороо сэтгэл тэр чигтээ тэрнгүүрээ яваад идэг. Манай нөхрийн хувьд гэх юм бол нөгөө Японы нөгөө ийм хошин шок кино, мино одоо юу гэдэг аниме тэр айгуу сайн үздэг. Тийм болохоор японочтой ингээд амар ойлголцдог. Би болохоор ерөөсөө тэдний яриад байгаа юм гэсэн байдлаар нэг хүлээж авдаг. Тэгээд юу бас би болохоор бас Германы ер нь айгуу их түүх мөхийг над сайн мэддэг. Тэгээ Герман кино минь ол нэг үздэг. Гэхдээ яг нэг тийм телевиз үздэггүй. Тэгээ яг нэг тийм нарийн ширийн юм бол нэг сайн мэдгүй. Тэгээ надад яг юу тулгарл ажил дээр ямар юм тулгарладаг вэ гэхээр ингээл юм ярина штэ. Одоо тэгвэл энийг ингээ хийх юм бэ гэсэн нэг тийм яриа гарангуут би ерөөсөй ойлгодог үгүй. Одоо яг ингээ хийх гэж шийдсэн байгаа мó? Зүгээр ингээ ярилцаад байгаа мó гэдгийг би ерөөсөй мэддэггүй. Яг үнэ. Тэгээ ядчитэл өөрөө нөгөө нэрлэхгүй нэг тийм сонин замтай болохоор үгүй яах гээд байгаа юм бэ гэж асууж чадахгүй. Тэгээл өөрийгөө зовоогоод тэнхтэй яваад идэв шүү дээ. Яг үнэ. Яг тэрийг тэн дээр би бас айгүйх тэгж одоо яг тэрийгээ ингээд шийдэд байгаа мó, шийдсэн байгаа мó мэддэггүй. Эсвэл зүгээр л тийм төлөвлөгөө маягаар яриад байгаа мó гэдгийг нь вирус ойлгодоггүй байхгүй юу? Одоо энийг манай ажил дээр ч гэсэн шинэ одоо хоолны меню зэньё гаргах үед дандаа тийм асуудал тулгардаг. За ингээд зүгээр л манай одоо дарах ч юм уу дээдлийн хүмүүс үржил за нэг иймэрхүү юм хий гэж бодож ийн гэл ярьж хэлдэг. Зүгээр ингээ ярихтаа л тэгж ирдэг. Иймэрхүү юм хий гэж бодож ийн. Тэгээ нэг тиймэрхүү байдлаар гэл ярьдаг байхгүй юу? Тэгээ за яг яахан бас сайн мэддэхгүй л байна л да. Хизэнээс гэдэг нь бас мэддэхгүй байна. Тэгээ чи нэг ер нь боломжтой бол бодож байгаарэ гэл тэгдэг. Тэгээ за тэгээд за тэгвэл иймэрхүү боломжууд байгаа юм байна. Одоогоор тэгвэл ингээд иймэрхүү санаанд байна. Надад тэгээд айл санаанд ажиг байна гэдэг хэлээрэй гэл би ингээд өөрийнхөө үндэс ингээд хамаг юм ингээд гаргаад хэлэнгүүт за тэгвэл тэгээд ярина гэл нэг тиймэрхүү байдлаар ярьдаг. Тэгсэн чинь яг үнийг хэлэхэд тэгээд за нэг ярина гэсэн байдлаар л өнгөрөөчдөг. Тэгмүүд би болохоор тэрийг за манай дарга одоо миний саяны хэлсэн санаануудаас аль нэгийг нь хэлээд за энийг нь хийя, энэнгөр нь явъя гэж надад одоо нэг тийм тушаал маягийн юм өгөх ёстой байна гэ би тэрийг нь хүлээждэг. Гэтэл нөгөөдөл чинь нэх удалгүй байжснаа хүүш нөгөөх чи хаана нэ чи тэгж яриа үсттэй хаана ингээд надаас нэгэд ирдэг айгүй хэцүү. Яг тийм би бас тийм асуудалтай байдаг. Тэгээ яг ингээ харахаар монголчуудын нөгөө зан харагддаг те хийнэ нэг ингээл хэлсэн хэрний хийдэггүй яг за яг одоо л хийшүү гэж хэлээгүй хэлсэн ч гэсэн хийдэггүй нэг тийм монгол зан байх шиг байгаа. Тэг манай найз залуус ингээл юу гэдэг байхгүй за одоо энийгээ ингэж хийндээ ингэж хийн минь гэл ярингууд зүгээр санаал яриад байгаа юм бах та гэж утас. Чөө яг нөгөөдхөө хийгээд хэлтийн тий хөө хийх гэжсэн юм уу? Тийштэй би хийнэ л гэсэн юм чинь тэрэнд нь одоо хүртэл би одоо Германд баргалж 19 жил болж байна. Одоо 21 онд л 10 дахь жил болно. Тэгсэн хэрнээ л энэ занд нь суралцж чадахгүй Монгол тэр нэг юм монгол хүний нэг тийм зам баг шүү байгаа. Юмнаас хойш судаг ч юм уу нэг тэр зангаа тавьж чадахгүй тийм байгаад бэдийн айгу хэцүү. Тэгээ одоо би бас сурах гэж айгу хичээж байгаа ингээл ажил дээр хүмүүс нь янз бүр юм яагууд. За ихэд би яг сайн ойлгосон яг хийх юм уу? Яг хийх юм уу? Би яг хийх ёстой гэж байнга л авалж асуудаг болоо тэнгүү хүмүүсийн бас чихэн дургуун хүрээд идэх шиг байгаа. Юу гэдэг байгаа мэддэг. Яах гэдэг байгаа юм болоо гэж бодд юм уу яа гэж шиг. Яг үнэ. Тэгээд нэг тийм санаа
би тэгтээ сүүл ерөөсөө дандаа надад нэг учир байхгүй байна. Энэ хүмүүс хитрхи бөөрийнхий байна гэж ойлгоцсон юм. Тушаал өгч чаддаггүй. Тэгээд нөгөө монголчууд айгүй ширүүнээр харьцараа асуусан. Тэгээд тэрийгэ хүлээгээд байдаг. Чи одоо ингээ гэж хэлүүлэх гээд байдаг. Заавал Яг үнэ. тийм байгаад ах шиг байна гэж бодоод байсан. Яг үнэ. Юу лээ энэ миний өрөөнд айгүй цүрэтэ миний яриа энэ удаад айгүй цүрэтэж орж магадгүй ш би хос өрөөнд сууж байгаа болохоор хүмүүстэй хэлэхэд аа юм шиг. Гинт амир сэтгэл өөрчлөлтсөн тий. Тэг ерөн тэгээ тийм соёлын харилцаа айгүй хэцүү тий. Хувийн харилцаа хамгийн анх би Германд ирчихэл нэг Монголд чинь найзууд уулзах байгаа бол тэгэл за ингээл ярьдэн штэ. Зам 5 дахь өдөр уулзъя гэл тэгэнгүүт за гэл. Гэхдээ тэрийг бүр яг 5 дахь өдөр уулзсан гэж бодоогүй. Монголд болохоор яг тийдэг. Тэгэл яг уулзахын өмнөх нь мессеж чил. За тэгээ уулзах юм уу? За яг тэнд тэдэс мэдээс гэл. Нэг тийм яриан мэдэн штэ. Би анх Германд ирчихэл нэг охинтой ясахгүй. За хагас өдөр дэлгүүр орномоор ингээл ярьсан. Тэгэл за тэгэл хагас өдөр ихэл бичлцэл эсвэл 5 дахь өдөр ихэ бичээ тэгээ яг тохиролцох хэлбүүд ихсэж яг хагас өдөр нүгдэх чи хүч чи хайч ч гэж бичтэй. Өө яг уулзсан гэж тохирсон байсан юм уу? За би одоо очлаач гэх шиг. Яг нэг тийм Бүдэлг нөхөрөө чи яа. харин тийм. Тэгээ одоо бас яг манай найз залуу нөгөө намайг нүүж явах туслаад гэр мөрний юм янзлал байхгүй юу? Тэгээ би чи нөгөө монголчууд чинь тэгэл нэг байн баярлаа гэл ингээл нялганаад идэггүй шүү дээ тий. Тэгэл би зүгээр гэл өөрөө бол баярлал тэгэл ингээл нэг юм хийж өгөнгөд теста тэрч мөврэл ингээл гэхдээ яг баярлаа гэж хэлэхгүй тэрч мөврэл ингээл нэг тийм үйл хөдлөлөөр талархснаа илэрхийлээд байгаа байхгүй. Тэгсэн чинь хэдэн хоногийн дараа манай найз чи өстэй амар сонин би ингээл юм чи хийж өгөөл хахад ганц ч удаа баярлаа байхгүй ч гэж. Би яг ойлгож юм чи хүүшээ нэрээ эн чин би яг дотор байгаа юм бас гадагшлуулж үг мүгээр хэлэхгүй бол энэ хүн одоо баярлалаа би тэрч яваад ингэж байгаа нь баярлаа гэдгээр хүлээж авахгүй байгаа юм байна гэдэг нэг ойлгож байгаа. Найз нэг тэгтээ Аз Европ гэмдэ Аз хүний юу юм шиг байгаа юм. Тэр өөл хөдлөлөөр илэрхийлэх гэдэг юм. Тийм. Тэгтээ Аз хүний шинж чанар юм шиг байгаа юм аа. Тийм тий тэгээд нэг юм юу яагаал тэгвэл хөдлөлөөр илэрхийлдэг. Японд бол шал эсрэгээрэж бүр нэг уйлаг болтол нь баярлаа уучлаарай гэдэг үг хэлдэг. Яа бүр сүүл рүүгээ амар залхаж байгаа юм чи сүүлийн үед ер нь жоохон залхаад амар нэг л удаа хэлж мэлээд байгаа. Ааха. Жоохон нөгөө яг нөгөө Японыхаа амьдрал тасаад ихэлсэн чи яг зөө өөрөөр байхгүй болохгүй юм байна гэж мийж жоохон нөгөө үнд ороод байгаа гэх юм уу та гэхгүй юу. Ааха. Манай би тэгээ бас анх яг энд ирчээд нэг амар гайхажсэн юм. Япондчуудад ингээд юм өгдөг одоо чинь юм хүм өгдөг байхгүй юу ингээд чи гэртээ одоо бичээ хийчээд жоохон илүү гарах юм бол амаа идэрэ мэдэрэ гэж өгдөг. Тэгмэд нэрээ мүү болох юм уу? Нэрээ өгч байгаа мүү гэл ёо амар тэнэг би бүр амар гайхаад энэ одоо ёжлоод байгаа мүү идэхгүйгээд байгаа мүү дурггүй байгаа мүү гэл нөгөө монгол хүн чи бүр өөр нь хүрээд ямар ядаргаатай амьд юм бэ гингүүтээ би тэгээ нөгөө бүх буцаад бичнээ хурааж авч яваад харьцаахгүй. Тэгсэн чинь нөгөө чин дараа нь тэгж нүрээ чиний өгсөн юм чи байхгүй болсон байлээ чи тийш амар баахан тэгж асууж ийсэн. Тэгээ би нөгөө нуурандаа аваа авчихсан чи тэгцээсэн. Йоо яагаад тэгдэг байна нэрээ. Хүн өгөөд хат чи тэгээ зүгээр л дугаа авах нэцнэ гэл. Харин тий. Нэрээ мүү идчихүү идлээ шүү гэдэг шиг яг яах гэдэг юм. Өгөөд хат чи. Тэгээ бүр чамайг бүр толгойг чи эргүүлсэн те. Тийм. Харин тий. Одоо бүр дасаад байгаа шүү. Идэл идэхгүй бол байл. Аа. Манай тийм сүүлийн үед тэгээд манай дараах ууг нь бол жоохон нэг тиймэрхүү юм айгу дурггүй байхгүй юу? Иргэдэлтэй. Тэгээд жоохон дурггүй болохоор идвэл идцгээрээ идэхгүй бол өнөөдөр тэдэн цагийн дотор идэхгүй бол хаялаа. Яа. Шот тийм. Аха. Тийм. Яг жоохон
инээдтэй тиймэрхүү юмнууд айгүй хэцүү шүү. тий тийм нарийн ширээ юмнууд айгүй хэцүү Яах тий. гэдэг. Энд бас би сая нэг бас нэг жишээ авах гэжсэн. Мартчихлаа. Тийм энд юу илээ. Тэр гэхдээ миний яг хаанхын зан гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ингээл уучлаарай гэл тэгдэг байнга монголчууд ч нөх уучлаарай гэдгүү шүү дээ. Би тэгээ анхын дэр чил юм болонгууд гадуур мадуур яваал жаахан мөрлөж зүрлэмөө уучлаарай гэл эсвэл нэг юм дэлгүүр мэлгүүрт ингээл жаахан хүн амьд нь шүргэж юм бол би байнга уучлаарай гэдэг гэсэн аахгүй юу. Тэгээд ингээд хараад ч германд уучлаарай гэдэг ах юм бол чи өөрөө буруутан болоод чамайг нэг хүмүүс нүд үзүүлээд нэг тийм балер герман соёл чи хохирогч болно уучлаарай гэх юм бол одоо ол өстө нэрийн авалцдээ шүү дээ. Уучлаарай ч гэхгүй хөө явцамаа хараач гэлээ. Нэг тийм хөөе гэхдээ би бодлоо мэдгүй надад чинь 10 жилд тэгж заасан юм болов. Хэл 10 жилээсээ сурсан юм болов. Би бас яг Монголд яг тийм байсан шүү дээ. Нэг амар уучлаарай тэр гэж би хэлдэг. Тэгвэл нөх хүмүүс намайг нэг амар мангар гэл амар яг Япон шиг гэж мэд шоолдог гэсэн шүү дээ. 10 намайг яг их сургуульд ороход намайг яг Япон шиг гэдэг юм хүмүүс хэлдэг гэсэн. Би бас гівүнд тэгээд тэрийг санангуудаа энэ манай 10 жилдэл их л уучлаарай гэдэг үгийг үнцнийг заасан юм багтаа гэж бодлоо. харин тийм юм болоо. Гэхдээ би нэг Монгол нэг тэгдэг байснаа санахгүй байна. Энд ирчил. Тэгээ бас магадгүй энд нөгөө исчид гадаад гэдэг үднээсээ буруу зүг юм хийх үдээгээд ингээ өөрийгөө цээгдэг болохоор тэгдэг байсан баг. Тэгээд энд Берлинд болохоор айгу Берлин юугаараа алдартай гэхээр хүмүүс нээр харин ийм байхгүй ингээл ингэсэн их тийм яг баруун Германа бодвол баруун Германых нь айгу соёлтой ингээл айгу нэг ийм налгар ахгүй юу. Инг Берлинд болохоор хүмүүс бүгд нэг гэсэн юм. Тэгээд тэрэнд нь бас би суралцаад тах шүү гэнэ ингээл. Нэг чи Монголд ч хэрэгтэй ах гэхгүй. Одоо би энэ Монголд очиод яг буцаад нөгөө соёлынхаа шоконд орох байхаа би яг тэгээ бүр амар айгаад тах шүү дээ. Яг нөгөө сүүлийн үед амар анзаарсан нь Японы амьдралдаа ингээд тасаад байна гэдгийг амар сүүлийн үед айгу анзаарч байгаа юм гэхээр би нэг саяхнаас нөгөө дуугаа засаж унсан байхгүй юу? Тэгээд айгу хурдан дугуйтай болоод тэгээд яг нөгөө хурдан дугуйтай болцсон чинь нөгөө бүр эргэн тойрноо бүр ингээ айгу ажиж анзаарч ингэж явдаг болчих. Өмнө нь болохоор тэгээд тэгсэн чи японочдын нөгөө тийм нэг одоо юу гэмдэ хэд нөгөө японочд ийм соёлч одоо юу гэм болгосон бусад хүмүүс ийм боддог зантай тэрэнд нь ингээд айгу тасцсан. Одоо жишээ нь юу гэдгийг уурд ингээл зам мамаа ингээл тэгэлдэж мэгэлдэнгүүт амар уур хүрэл доторстой балан имчтэй нэг имчэн тэргээл бараг хилэлцтаны нэг балан гачин имчэн тэгээл бүр амар бараг яг тэгж бодож юм чинь. Тэгээд яг японочд болохоор ихэвчлэн одоо юу гэдгийг нөгөө хажуугаар нь хүн тойруулахын тулд дандаа ихэвчлэн явган тал замаа гэх юм бол баруун талаа барьж ч юм уу зүүн талаа барьж ингэж ихэвчлэн явдаг. Тэгээд тэгээгүй ингээд нэг урсгал бариагүй ч юм уу тэгэж явж байхад харч ингээд хурдтай явах гэхээр яг ингээд заавалчуд хорвс атах гэдэг байхгүй. Тэгэл тэрэндээ амар бухимдаал би өөрийгөө бүр амар сүүлийн үед айгүйх анзаарч яана одоо Монголд ч нөгөө юу гэдэг лээ дижитал халхаа илүү нөгөө олуулаараа замын гол бүгд өлтөл яваад идэг тэгэлтэл яа тэр үед нь би одоо яана гэж бүр амар бодож юм чи. Тэгэл одоо нөгөө Японд чинь хүн болго амар үйлчлэлийн соёл өмөр өндөртэй инээгээл амар илгэмсэг байдаг. Тэнгүүд бараг ингээд инээхгүй ч юм амар сонин жоохон эвгүйхэн шиг хүүтэй харьцах хүн энэ одоо яачаад байгаа маа. Бараг тэгж бодох гээд байгаа юм шиг бараг одоо би яна Монголд ч одоо яана ахаал нөгөө соёлын ялгаатай болох нь яах нь гэл бүр амар юу яагаад байгаа шүү. Тэрэндээ санаа зовоолох. Аха. Би бас яг сая яг өчигдөрхөн би бүр яг тэрийг мэдэрсэн. Өмнө нь болохоор монголчууд ч бас нэг тийм штеп. За ингээл нэг айгүй юм тааваар угаасаа нүдэлчин соёл те нэг тийм цагт хөөгдөж явдаггүй. Тэгэл ингээл тэгсэн хинээ юмд бүтээл яваад идэх те. Тэг заавалж ингээл төлөвлөдгөө угаасаа монголчууд ч гэсэн хэлдэг ш. Төлөвлөсөн юм бүтдгүү маа гэл тэглээ дандаа айгүй аясаараа явдаг тийм тайван. Би анх бүр амар тийм байдаг гэсэн аахгүй юу. Оюутан байхад манай групп ажил хийнгүүт нөгөө оюутнууд ч ингээл сандралтаа лотоостай ингээд стресстэй солиорол яваад идэг.
би бүр гайхал энэ одоо юундаа ингэж стресстэй юм бол болж л таараа шүү дээ. Тэгэл айгу миний юм ингээл бүтээл яваад идэг гэсэн. Сая өчигдөр нөгөө энд Christmas болж байгаа тэгээд Christmas-ийн хоолны юмыг авсан ахгүй юу. Тэгэл би бүр бүх юмдаа л одоо ингэж яста тэгэх яста. Тэрийг ингэн гээл ингээл солиорой бүр яг нэг гэрээ авгаа шиг. Тэгээ яг мэдсэн шүү дээ би ч хизээ юм болчихоо гэв. Яг тийм хөгийн зан сураад байна. Би тэгээ нөгөө саяхан манай ажил дээр ерөөсө 2 гадаад байдаг надтай нийлээд тэгээд нэг нь болохоор бас яг надтай ойролцсон насны тэгээд 50 охин гинэ. Тэгээд яг адилхан Японд ирсэн хугацаанд ч гэсэн яг надтай адилхан. Тэгээд бид хоёр хоорондоо нэг юм ярьдаггүй байж байгаа. Яг бүр нэг бид хоёр нэг юм ийцгэн таард амар ярьсан аахгүй гэсэн чи тэр охин надаас хамгийн дөрвөлж юу л ч асуусан би гэх. Чиний Япончууд хамгийн дургуй зам биш ээ. Япончууд ямар занд нь чи хамгийн дургүй вэ гэж надаас хамгийн анхны асуусан асуултанд бүр ингэж ярьсан. Тэгэл бид хоёр яг амар хэлж авч яг муулсан ч бол яг биш л дээ. Тэгээд яг тэр үед бид хоёр яг хоёлоо амар санаа нийлсэн. Нөгөө манай монголчууд айгүй юм уян хатан байдаг юм байна. Тий. Ямар нэгэн одоо зүгэл рүү ингээд хөрвөх чадвар айгүй өндрөөс гадна ингээд за одоо нэг шийдвэр гаргаад за энийг ийм байлаа гэж байгаа дахиад нөгөө төрөн ч юм хэдэн хоногийн дараа дахиад өөрчлөгддөг. Тэр нь тэгсэн чинь тэрэндээ буцаал тасаачдаг. Япончуудад ерөөсөө тийм байдаггүй амар хэцүү. Жишээ нь ширээний баруун дээд болно л энэ алчуур байх ёстой гэсэн болвол тэр ширээнийхээ баруун дээд болно л тэр алчуураа байлгаад идэг. Тэгээ яг баруун дээд болон дээр яг юм хийх болсон чинь нөгөө алчуураа хөдөлгдөггүй ерөөсөө. Нөгөөх нь амар тэр болоод хад ч л яг тэрэндээ ингээл байгаал идэг. За бүр ингээд мөнгөнал заяа бүр ингээд нэг тиймэрхүү бидэг байхгүй юу. Тэгээд тэн дээр нь ингээд одоо жишээ нь би ингээл жоохон ингээл хөдөлгөөл ингээд зайчилж мэжлээ тавьж тэгвэл энэ чи болох юм уу болохгүй шүү дээ ингээд болох юм уу гэл бүр амар яг тэгдэг бүр амар ингээд нөгөө хамаг амьдрал нь нуурч ирж байгаа юм шиг ингээд бүр ингээд юм айгу яачдаг стресстэй. Энд яг энтхийн хүмүүс бас яг тийм шүү дээ. Ерөөс уян хатан байж чаддгүй би юмдаа ингээд байдалтай хурдан тасан цагцаад шууд асуудлаа шийдвэрлээд явж чаддгүй амар сонь. Би бас яг хамгийн анх энд Германд бүр амьд ирж сурхаасаа өмнө би нэг зуны курс явж ирсэн аахгүй юу. Тэгээд нэг залуутай хамт нэг тийм хамт амьдэрдэг нэг тийм юм нэг залуутай хамт байж ирсэн аахгүй. Тэр болохоор Герман тэгээд нэг тэрний хагас бүтэнсээр өөр тийшээ явчаад ирсэн. Тэгсэн чинь угаалга машин нэвдэрчжээ. Тэг намайг баргалж ивдэлсэн гэх гэдгөө би над машины чи ерөөсөө хэрэглээчгүйгээд тэгэл бүр өстө уурлал би хувцас угаах ёстой гэл. Гэхдээ надад аймс цэвэр аймс алга малга тэг би бүр гайх. Чи гараараа л угаачиж тэгсэн чи нэрээ тийш чиш. Бүр тийм ямар ч тийм юм байхгүй ингээд асуудлаа шийдвэрлээ за одоо гэлсэн гिचх юм бэ гэсэн юм байхгүй би бүр гайхсан ямар сүлээтэй амтан бэ гэж бодож байгаа юм чи. Би тэгтээ одоо өөрөө баргалж их тийм болоод байгаа. Тэр тэгтээ нөх хит хөгжлийн юу бийж магадгүй тий. Манай монголчууд ч ингээл талхаа өөрсдөө хэрчдэг, махан хүртэл өөрсдөө хэрчдэг. Гэтэл энд махан хэрчиж байгааг харангууд гэл талхаа хэрчиж байгаараа л гэл бүр тэгэл явчих штэ юу. Тэгэл талхных нь бараг за одоо юу гэх нэг зах нь айгу бүдүүн байх юм бол за тэрэндээ тэгэл амьдрал нь мурж өгч чаа юм шиг стресстэй л зүгээр утга гаргаж ирээл хэрччих юм энэ дээр чи ерөөсөө тийм уян хатан чанар байдаггүй тэдний амир инээдтэй. Тэгэд нөө бидрийг харахаар тиймэрхүү байдлыг нь харангууд амар бишэрдэг юм шиг байгаа юм бас заримдаа ингээ харангууд гэл эсвэл нөө хит амар дураараач юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг баха. Тий. Тэгээ одоо яг энд бас нэлийн компаниуд том компаниуд нөгөө diversity-г айгүй их дэмждэг, янз олон соёлын хүмүүсийг ажилуулна ч гэдэг юм уу тэрийг айгүй дэмждэг. Тэгсэн хэрнээ ерөөсөө надад хамгийн том алдаа нь харилцааны тал дээр юу ч хийдгүү айгүй хэцүү санагддаг. Энд чи амар олон төрлийн олон соёлын хүмүүс ирсэн байна. Шал ондоо хүн болгон өөрөө харилцдаг. Тэгээд амар багт амар үйл ойлголцол айгүй хүсээд хэцүү идэг баха. Одоо л гэхэд би болохоор дан германчуудад ажилладаг ганцхан гадаад нь тэгээд ерөөсөө нэг тийм юу байдгүй юм шиг санагддیں۔ Нэг тийм ерөөсөө гадаад хүнтэй ажиллаж сураагүй тэгээд тийм хүлээцтэй ханддаггүй. Би арай өөрийгөө илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт
хүлээцтэй хандаад нэг ойлгоё гэсэн нэг тийм юу байхгүй, төвчээр байхгүй гэл шууд юу гинэ гэл нэг юм шал буруугаар миний хэлсэн юм буруугаар ойлгочоод тэгээ надад нэг амар муухай мэдрэмж төрүүлээд идэг. Тэгээ манай нэг ажлын залуу идэг аахгүй юу. Тэр болохоор ер нь Африкт сайн дурын ажиллаар ингээ явцсан. Эхнэр нь хүртэл поош эхнэртэй. Тэр болохоор намайг аймар сонь ойлгоод идэг дандаа миний хэлсэн юмыг. Тэгээ дандаа хөрвүүлж нөгөөдөлтөд хэлдэг. Тийм болохоор нэг тийм юу айгу хэцүү байдээ. Надад айгу хэцүү дээ ч өөрийгөө ойлгох гэж тийм буруугаар ойлгочвол тийм ихтэй. Тэгээд эсвэл би яг нөгөө герман хүн яг ингэж ярьдгүү болохоор тэгээд би бас нөгөөдөлөө ойлгохгүй тэгээ юм амар үл ойлголцол айгу хүсэт амар хэцүү байд. Харин тэгээ дээр чинь бас тийгдэг. Тэгээд би бас саяхан нөгөө Яа тэгээд дарахтаага жоохон муудаад гэх юм уу муудалдаад гэх юм уу үл ойлголцол ямар үсээ тэгээ ажлын дундах нөгөө тийм одоо юу гэх ажлын тэр процесс тэгээд хамт олны ажлын хамт олны уур амьсгалын хүртэл ингэ амар өөр болсон байхгүй дарахтаага үл ойлголцсноос болж тэгээд тэр нь бас яасан бэ гэхээр нэг тийм би өөрийгөө ойлгуулж чадаагүй тэгээд бас дээрэс нөгөө түр анх яг гаргасан жишээ байсан шүү дээ нөгөө монголчууд нь хийх нөгөө ийм заавал юмыг ингэж хийхгүй гэдэг нэг тийм хатуу шийдвэр сонсч ижил юм хийдэг гэдэг. Тэгээд би болохоор яг зүгээр тэр хүмүүсийн яриа гэдэг утгаар ингээд ойлгож хүлээж авсан гэтэл нөгөө хит олон ингээд юм ингээд одоо юу гэдгийг төлөвлөж байгаа ч төлөвлөж байгаа биш хит олон юмыг ингээд яг шийдвэр маягаар биш зүгээр юм яриан дундаа хавчуулаад оруулцдаг болохоор тэрийг нь би бас нөгөө ойлгож хүлээж авах юу айгууд дутмаг байгаа хгүй одоо хүртэл тэгээд тэрэн дээрээс олоод би дарагтайгаа үйл ойлголцол үүсээд маа дарга надаас чи ямар сони ингээд бүр над руу бүр уурлаад би тэрэн дээр би өөрөө чинь ингэж хэлсэн шийдвэрийг чинь би нэг ч сонсоогүй гэд би бүр тэнд бас ингээд таг хүрийгээ зогсож байгаа байхгүй юу тэгээд бит хоёр ажлын дундуур бүр ингээд амар тусдаа бүр ийм нэг уулзалт хийгээд тэгээ маа дарга хэлж байна чи ийм тийм ингэдэг тэгдэг чиний алдаа бол ийм тийм гэд бүр пүм гэл бүр ингээд баг хитэн сарын турш ингээд хоримтлуулсан бүх юм ингээд хэлж байгаа байхгүй юу тэгээд тэгсэн чинь чи ерөөсөө ингээ ярьсны дагуу хөдөлдөггүй гэд намайг айгу тэгээд чи амар дураараа гэд намайг амар бүр тэгж хэлээд би тэгээд бүр айгу гайхаа тэн дээр нь бүр яах эхлэл нөтөл тэр хүний ярьж би бүр яагаад би дураараа гэж үгэл бүр өөрөө тэрийг ойлгохгүй мэдэхгүй тэгээд дараа нь тэгээд би яг дараагийнхаа ингээ хэлсийг сонсоод би өөрийнхөө хэлж байгаа байхгүй яагаад намайг ингэж бодсон би яг тухайн үед чинь болохоор би ингэж бодсон би ийм үйлдэл хийсэн түг ярьсан юм чинь би бүр яг ингэж хийсэн надад хэлсэн шийдвэр чинь ийм байсан болохоор би тэр хэлсэн шийдвэр чинь л дагуу явсан гэд тэнгууд болохоор тэр хүний хэлсэн юм нь болохоор анхнаасаа тэр зүгээр л яриа одоо юу гин тушаалж биш одоо юу гэдгийг том гаргацсан төсөлж штэ тиймэрхүү зүгээр яриан дундаа хавчулсан юм надаас амар нэхэд шаардсан байгаа хгүй юу гэтэл би тэрийг нь зүгээр л яриан дундах процесс гэдэг утгаар нь хүлээгээд авцсан санаа гэдэг утгаар нь хүлээгээд авцсан тэнгууд нөгөө хүн чинь надаас тийм ихэнгүүд би болохоор нөгөөх нь байхгүй юм чинь надад бас тэрийг нь санаа зүгээр л санаа байсан ингээд пүк гэд арчаад хаяад өөр гүйцэтгэлтэй юм хийгээд оруулангууд нөгөөх чинь дураараа гэж чи амар дураараа ингэж юм өөрчилдөг гэд надад яг ингэж хэлж байгаа хгүй тэгээд бид хоёр яг тухайн үед яг ингэ бүр ингээд хитэн сарын нөгөө юм зөрчлөө бүр ингэж арилгасан шүү бүр тэгэл яг тэрнээс хойш би ч бас өөрөө мэдэхгүй юм чи тэгэж яг хилүүлж ийж яг өөрийгөө ингэж анзаарч хэлж юм чи за би эдрийн ингээд зүгээр төлөвлөгөөнд баг ярьж байгаа юм болгоныг нь хүртэл би анхаарч явах хэрэгтэй юм байна. За ингэхгүй болвол ингээд цаашид бас ахаад ийм алдаанууд гарч ирэх нэ шүү гэд бүр одоо ингээд сүүлийн үед ингээд за ингэж хийх юм бэ те гэд бүр нэг юм гэрэн дунд нь ч гэсэн бүр ингээд амар хавчуулдаг ба. Тийм тэгээд яг дандаа авч асуудаг би бас яг тэгдэж шүү дээ. Ингээд яг юм болонгууд за ахаад бараг чи нэг ингээ юу яаж байгаа юм шиг юу гэдэг лээ дүгнэлт гаргаад хамгийн сүүлд нь одоо ингээд хин энийг хийгээд би энийг хийгээд бүгдээрээ ингээд дараа ингэх юм уу те зөв үү би зөв ойлгосон уу гэх ингэнгүүт гэхээр надад ч ихсэн амар амар байгаа юм чи миний ажиллах процесс амар тий
Гэхдээ яг хэцүү юм одоо яг миний хувьд бол яг юм айгүй их бид нар чинь нөгөө ярьдаг, бичдэг нэг тийм ажил болохоор одоо жишээлбэл ингээл вебсайтаа шинээр relaunch хийн гэл тэнгүүд санаануудаа би гаргаад ингээд ийм тийм байна, энийг ингэж хиймээр ингээл тэнгүүд ойлгохгүй. Тэгээ эсвэл буруугаар ойлгох чинь яг бодсноор ойлгоогүй. Тэгэл эсвэл тэд нар яг нэг юм хэлэхээр би юусоо ойлгохгүй. Юу гэ ингээ сүултээ тэгээ надаа ажиглагдсан юм нэг юу л би ингээ асуусан ч гэсэн миний асуултыг хариулахгүй айгүй амар хариулахгүй тэгсний шууд үргэлжлүүлээд ярьж мээрээ одоо чамд ингэж тайлбарлаж явах цаг зав алга гэсэн байрын юм шиг. Тэгээ би айгүй надад айгүй хэцүү байгаа юм. Тэгээ би дандаа ингэж хойш тавигдаад нэг төсөлт ажил дээрээ би яг мөр зэрэгцэж алхаж чадахгүй хүмүүстэй. Тэгээ надад тэр нь айгүй хөгийн санагдаад тэгээ би ингээд найз залуутай хэлэхээр танах нь юу амарын угаасаа ойлгох хэрэгтэй шүү. Яг их хилтэн биш хүнийг ийм ажилд авчаад өөрсдөө ч гэсэн ийм хүнтэй ажиллах тийм бэлэн байх ёстой. Ажиллах тийм нээлттэй байх ёстой, төвчээртэй хүлээцтэй байх ёстой гэд. Тэгээ яг тэгж хэлэнгүүд би дандаа буруугаа өөр дээрээ авдаг. Тэгэл за ингээл хайчдаг, тэмцэхээ бүр болчдаг. Тэгэл ийм юм чи ингээд тэгээ яг ийм амар хэцүү. Одоо бодоод тахаар ер нь дан германчуудтай ажиллах дэмий юм байна гэсэн бас би бодолтой болсон байгаа ч гэж. Тэгээд наад зах ганц одоо ингээ би яг хараад тахаар ийм яг соёлын харилцааны ялгаа ингээ байгаа ахгүй юу. Тэгээд ингээд бас ажиглаад тахаар ер нь харилцааны үйл ойлголцлууд зөндөө явагддаг. Манай нэг найз тийм intercultural communication гэсэн нэг курс заахгүй юу. Тэгсэн чи тэрэнд бүр ингээд амар онлоо тайлбарлаж ийн гинэ. Ер нь харилцаа юм хідэн шатад явагддаг. Эхний шат бол тийм. Яагаад ажлын одоо юу гэдэг хувийн чанартай юм шат байна. Зөвхөн мэрэгжлийн чанартай шат байна гэх. Тэгээ хувийн чанар нь бол шат нь болохоор бүр хамгийн дээр байгаа байхгүй одоо 3 шат байлаа гэж бодъё. Эхлээд зөвхөн мэдээллийн шат, хоёр дахь нь болохоор мэрэгжлийн байдлын шат, тэгээд гурав дахь нь хувийн чанарын шат гэж одоо хувийн би өөр дээрээ хуваараа хүлээж авч байгаа тийм шат байна гэдэг. Тэгээ ажил дээр яагаад үл ойлголцлууд гардаг вэ гэхээр нэг мэдээлэл ингэж авангууд тийм мэрэгжлийн шатн дээрээ очихгүйгээр шууд хувийн чанар дээрээ очичхоор хүн тэрийг айгу эмзгээр хүлээж аваад дандаа одоо юу гэдэг нэг хүн одоо дизайнер хүн нэг юм дизайн гаргалаа л та юм бөөрийн хий бая гэдгийгсэн чагаа бөөрийн хий чинь юусоо цогцохгүй гэдгийг мэрэгжлийн шатн дээрээ хүлээж авахгүй энэ одоо бидний хийх гээд байгаа юмд бүрийн хий цогцохгүй байгаа юм байна гэдэг дээр хүлээж авахгүйгээр шууд хувийн шатн дээр очичхоор энэ муу миний бүрийн хий юмыг шүмжлээд энэ намайг энэ юм хийж чадахгүй байх гэж хэлээд байна гэд. Ингээд үл ойлголцол үүсээд идэг гэд. Айгүй энгийн юмыг нэх үгийн онол болгоцсон хэвчтэй ч гэж. Тэгээд яг ажиллаад тахаар манай багт ч гэсэн яг тийм манай одоо хамт ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн нэг тийм үл ойлголцол амар их байдаг. Бид нэр бол айгүй цөөх хүлээл ажилдаг хэрнээ тийм үл ойлголцол дандаа хувийн чанар дэв шатн дээр очиод идэг. Тийм болохоор яг надад л сайн дарга бол энэ үл ойлголцлыг хараад нэг тийм хамтдаа workshop хийдэг ч юм уу юм харилцааны тухай юм хийх ёстой юм шиг. Ялангуяа бас нэг гадаад хүн ажилд орсон ингэж явж байгаа бол ч их шиг. Тэгээ ер нь бол би бол тэгтээ нүдэж юм уу зөв гэж боддог шүү дээ. Юг одоо ингэж нөгөө гадаад улстай ажиллах тэр өөрөө өөрсөндөө сэтгэл зүйн бэлтгэлийг бий болгочоод гадаад хүн ажилд авахгүй болвол тэгчээд нөгөө хүнийг өөртөө тэр олон хүнээс шал оруулж ажилд авангуудаа байхгүй юмыг нь өөрөөс нь нэхэд улам тэр хүнийг ингэж зовоогоод идэг нь бас би тэр компани хүний нөөцийн тэр нөгөө юу бас айгу буруу тийм юутай байна гэж бодоод менежменттэй байна гэж бодоод идэг. Ер нь бол амар тэгж боддгийн. Харин тийм яг уу нэг тийм байна. Харин тийм миний надад яг хэцүү байгаа юм бол яг юм байна. Яг хүмүүсийн юу гэдэг байгаа яг гэдэг нь ойлгохдохгүй нэг тийм тэгээд өөрөө гоё ингээд өөрийгөө нээгээд ингээ гоё
төсөлт ажиллаа гоё хэрэгжүүлээд ингээ явах ерөөсө боломж надад байхгүй. Тэр үл ойлголцлоос болоод. Тэгээ тэрийг одоо би яаж хийдүүлэх ёстой юм бэ? Нэг тийм бэ. Тэгээ би яг дарагтайгаа ярилцаад үзүүлье. харин тийм. Яг хэлээд би ингээ ярмаар байна юм байна гэд. Тийм болвол нөгөө харин бас гайгүй болж магадгүй хаа. Би яг нөгөө боож өгөх гэсэн манай дарга харин яаж аваа нэг жоохон юу яаж намайг дуудаж надтай тэгэж хамаг юма төс тас гэж ярилцсан. Тэгээгүй бол би бас яг бүр ингээд ёо гэсэн яг бүх юмыг нөгөө саяны нөгөө хувийн шатн дээр хүлээж авсан явж байгаа. Харин тийм. Ер нь жижил яг ойлгос. Тэгээд яг хүн тийм бай. Тэгээ яг хүн ингээд яриад хэлээд ойлгоод ингээд за ийм юм дээр асуудал байсан байна гэд мэдэнгүүт нэг тэр нэг инээдтэй ч юм байсан юм шиг айгу тийм сонинтэй. Ийм өчөх юмыг артил аль эртний л зохицуулж байгаас юм дээрс би ч одоо хэдэн сар жил шаналж утсан юм бэ гэл амир. Ер нь харилцаа бүр амар чухал те бүх юмд. Тэгээ харилцаал буруу явагдах юм бол юу яадаг. Бүх юм амар оронгороо иргэдэг. Тэгээ над миний хамгийн биширдэг юм гэх юм уу нэг олон улсын харилцаа гэлдэг шүү дээ. Улс орны олон улсын харилцаа, дипломат харилцаа гэл тэнд ажилладаг хүмүүс яаж яадаг бол те амар сонь. Тэгээ ингээ хараад ахаар би сая нэг стори дээр хийжсэн шүү дээ. Нөгөө Joe Biden ерөнхийлөгч болоход нөгөө Монголд ирж исэн энэ төр гээл тэрийг тэг надад нөгөө элбэгд орж тийм олон улсын харилцааныхаа юмыг айгүй сайн хийдэг байсан юм шиг тухайн үедээ хичнээн одоо хийсэн юм муулдаг ч гэсэн яг тэр юмн дээр айгүй сайн юм хийж исэн айгүй юм хийгээ яваадсэн юм шиг байгаа юм одоо хараад ахаар тий мэдээж бүгд л одоо юу биш яг уу муу ямар нэгэн өөрсдийнхөө зөв гэсэн өөрсдийнхөө давуу тал чанарыг ашигласан юм хийж л байсан баг. Тэг яг нэг тийм юм харилцааны мэдрэмжтэй хүмүүс амар юмыг айгу зүг хийгээд нэг зүг тийшээ явуулдаг юм шиг санагдав. Яг харилцаа ер нь ялж төвшөндөө айгу их чухал зүйл биш байгаа юм. Тэгээ хамгийн инээд хэлж ярьж ойлголцох. Тэгээ гэр бүлийн хувьд бол чамд тийм үл ойлголцол байдаг санагддаг уу? Одоо ээж автайгаа ч юм уу? Байлгүй л яах вэ гэх юм уу? Тийм одоо жишээ нэг хамгийн гол нь нөгөө манай Монголд баг дийлэнх айлууд байдаг ах уу? Аав ээж тийм хэлэхэр нүүрэл нь загиндаг ч юм уу? Наа чи юм бэ? Ийм ялгаа нөгөө аав ээж нар ч хүүхдээ аюу төгс байлгах гэсэн комплекс ихтэй хүмүүс. Төгс гэжтэй сайн явуулъя, сайн байлгаа гэд. Тийм болохоор ингээд өөрсдөнд нь буруу гэж бодогдсон ч юм уу? Бусад хүмүүс, дийлэнх хүмүүсүүд тийм байхгүй нэг тийм сонин содон зүйл хийлэнгүүт гэл нэг аюу тийм нэг жоохон юу байдлаар хүлээж аваад хамаг нөгөө юуг нь хүлчдэг тэр сэтэл хүсэл эрмэлзлийг нь хүлч тэрнээс болоод нөгөө ихтгэлцэл гэж юм байхгүй болоод тэрнээсээ болоод нөгөө нууж хаадаг ч юм уу тиймэрхүү юм амар их байдаг юм. Би яг одоо ингээ өөр дээр ажиглаад тахаар нэг тийм амар жоохон бахтай нөгөө өөрийгөө илэрхийлээд өссөн. Тэг ингээд ерөөсө хүнийг ойлгох өөрөө л ингээд аашлаад яриад идэг. Тэгээд манай ээж аав хич намайг мэддэг танд энэ ингэж гэн гэд яг тэгээд нэг тоодоггүй яг ойлгочдөг. Энэ яг ингээд ингээд. Тэгээ энэ нэг хачин жоохны зангаа нэг ажил мэжил дээр гаргах гээд байдаг юм шиг байгаа юм бас. Чи намайг ойлгох ёстой гэсэн байраар өөрийгөө би ингээ ойлгуулъя гэсэн биш чи намайг ойлгох ёстой гэсэн юм байдал бас зангаа гаргаад идэв юм шиг байгаа ингээ хараад байна. Би бас нөгөө гэр бүлийн тэр нэг хүмүүжил шиг юм. Хүмүүжил биш тэр гэр бүлд яг ямар харилцааны нөгөө одоо юу гэх байр суурь эзэлж ийсэн бэ гэдэг айгүй амьдрал дээр ч гэсэн тэр баг хамт олон дээр ч гэсэн амар анзаараад байна. Би болохоор яг бүр ингээд гэр бүлийнхаа яг голд нь байдаг ингээд хин хаан хоорондоо жоохон муудсан гол дандаа голоор нь орж одоо чинь эртээд таныг тэр магтаад байсан ингэж ийсэн ингээд нөгөө яг ингээд нэг юм голд нь ингэж орсоор байгаа сурцсан тэгээд нөгөө ингээд дипломат ч гэсэн ингээд ажил дээр ингээд амар анзаардаг. Тэгээ ажил дээр ч гэсэн амар анзаардаг. Одоо жишээ нь манай ажиллагаанд дарагтайгаа амар муудалцаад ч юм уу
онцгүй ингээл байдал гараад хин нэг ингээл жоохон ингээд дунд нь орцсон л ингээл ингээ гүүж ороод амир хин юу гэдэг ан гэдэггүй л тэгтээ яг ингээл хүн болго ингээл ирээл ингээл ярьж мэрж байгаа юм чи тэнгууд нь тэрэнд нь тийм байсан болохоор ингэсэн болов тэр хүн эсвэл тэгж бодож исэн болов энэ гэдэг ч юм уу. Тэгэл нөгөө хүнд нь болохоор бас эсрэгээр нь ингээл нэг юм аль болох тэр хүний хувийн бодлыг ингээл зөөлөлчихгүй бол хооронд нь ингээл тохиролцуулчих гал амхандаа ингээл амир яг бүр нэг бодит амьдрал тэрнээсээ олоод өөрөө өөртөө амир их ачаал өгөөд амьсан гэдэг чи бүр нэг зовч мовц яана одоо нөгөө чи хоорондоо баг ингэчлээ гээл бүр нэг тийм нэг хамт олныгаа айгүй эвтэй найрамдалтай байгаасаа гэд бүр багаасаа хичээсээр байгаа одоо хүртэл яг тэр нь тавигдаагүй хэвээр юу над дээр болохоор хүмүүсийг ингээл айгүй ирээл юма ярддаг байхгүй юу. Тэгээ би болохоор ерөөсөө нэг юм дандаа нэг дундаг баримталдаг юм шиг. Тэгэл нэг хүн ирээл нөгөөд хүн муулангууд тийм яг тийм байх гэж бодчихдаг. Тэгэл яг нөгөө муулсан хүн над дээр ирээл нөгөөд хүн муулангууд би бас их тийм байх гэл. Тэгэл ерөөсөө нэг юм нэг юм талыг барьж мэддэггүй. Тэгэл яг энэ зүг. Тэг хаяа бүр өөрийгөө амир яагаад нэг муухай юм шиг санагддээ шүү дээ. Ингээд нэг тэр хүний нууцыг мэдчихээд тэгснээ нөгөө хүний бас нууцыг мэдээ тэгээ ингээд хоёр талд нэг худлаа ялганаад байгаа юм шиг санагдаад дэдий. Би тэгтээ тийм хүмүүсүүдийг ямар цайлган хүмүүс гэж бодоод байдаг. Нөгөө нэг тийм хүмүүс муу юм хийсэн ч гэсэн дараа нь нэг дээр үед тэгчихсэн те гэдэг ч юм уу. Тиймэр хүмүүс тийм байдаг байхаа би. Чи тэгдэг үгүй юу? Нөгөө зарим хүмүүс чинь тэгдэг гэсэн шүү дээ. Нөгөө хүн өөрт нь ингээд жоохон тааламжгүй онцгүй үйлдэл зан гаргацсан байгаа тохиолдолд дараа нь ингээд хүмүүс тэр мэрийгээ санахаар яг тэр надад нэг тэгжсэн даа гэд бүр нэг аяр тэр нөгөө тухайн үеийн мэдрэмж юу нэгэ төрдөг гэсэн. Тэгээд ерөөсөө саний чиний хэлж байгаа шиг тэнд очил нэр тийм магадгүй те тийм байж магадгүй тэгсэн юм уу гэл нэг тэнгүүтээ хэл нөгөө талд нь очих тэгсэн юм уу гэд нэг голтон чорч чадахгүй яаж чадахгүй гэд буруу зөв хоёрынх нь яг ингээ голтон нэрээ зогсчдаг. Тэгэд тийм хүмүүс чинь харин би болохоор нэг яг эсэргээрээ ингээд дээр үед нэг тийм болж исэн тэгсэн штэ нэг тиймэрхүү нэг байдлаар хөнкөө дараа нь ингээд тэр нөгөө сэтгэл мэдрэмж айгүй хурд ингээ алга болгочдөг тийм хүмүүс тийм шиг санагдав. Тийм бах те нэрээ. Би зүгээр тэгж бодсон. Тиймэрхүү. Би одоо бас би Монголд ерөөсөө яг Цэвэр Монгол хамт олонтой ерөөсөө ажиллаж үзэж байгаагүй болохоор би Монголд яг ингээд ажиллах юм бол ямар байх вэ гэж айгүй боддоо шүү дээ. Айгүй бол нөгөө тэнэг герман зан гаргаад сэлэрэд ах болоо гэж боддtiin. Чи тэгж боддгоо хаяа яах бол гэж. Би харин Монгол хүмүүс яана би яг жиг нөгөө юу гэвэл илэг бариулах гэдэг. Илэг барих гэдэг лөө. Илэг барих гэдэг. Яг тэгүүлгүй байхаа энэ даруучаад гэл өөрийгөө сүүлийн үед амар их бодож байгаа. Нөгөө айгу бөөрөнхий дээрээсээ хүмүүсийг имзэглүүлч хүү гэж айгу бодно. Би бас их тэгдэг. Тэгээд ингээд нөгөө юмны саяны хэлдгээр ингээд нөгөө голд нь очиж ингэж юу яадаг бүх юм ингээд тэнцвэржүүлэхээ гүгээд байдаг бол энэ яг даруучаад илэг бариулж балаарна гэхлээ. Тэгээд сүүлийн үед тэлцээ чи ирээдүйд дарга болно гэж бодож байгаа л жаахан ингээд хүн болгоны ингээд шийдвэр ч юм уу хүн болгоны саналыг асуух биш бас миний санал хамгийн гол чухал юм байна гэдгийг ингээд өөртөө сургах хэрэгтэй гэж сүүлийн аюу хичээж байна. Тэгэхгүй бол нөгөө хин нэг имзэглэлээ хин нэг орхитуулчиход ингээд боцон сэтгэлээс айгу балаа нөгөө ингээд бүх хүмүүсээс ингээд нөгөө юуг нь саналыг нь асуух гад тэр болгоныхын саналыг ингээд өөр нөгөө юмд оруулах гад шийдвэрт оруулах гад ингээд амар хичээдэг тэрнээс бол шаал дэмий нөгөө юм хийдэг. Тэг амар их цаг үргэлжлэдэг тэгэхээр яг үнэ. Тэг. Яста нэг тэгэл өөрийгөө яста нэрээ тэгнэ энэ яг дарваачаад гэл өөрийгөө загнаалгаарчсан л юм. Одоо жаахан сурахгүй бол болохгүй шүү гэл өөр. Жил тэгээд би бас тэгэл бод яг ингээ харилцааны тал дээр би яах бол гээл нэг юм хэлсэн чинь нөгөөх нь ойлгохгүй байвал тэгээ яах бол Монголд юу яг яаж харилцдаг юм бол гэж ерөөсөө мэдэхгүй болохоор
харин тийм ээ би яг төсөөлдөг шүү. Гэхдээ би яг нааша ирэхийнхээ өмнө би нэг 6 сар нэг компанид ажилласан байхгүй юу? Уг нь бол явганд тэгтээ 4 хүний юутай компани. Тэг нэгч тийм амар бас хамт олон гэдэх нь чэшин юм. Бараг 6 сарын 3 сарыг нь манай дарга 3 сарыг нь аялж өнгөрүүлсэн болохоор бараг дарагтайгаа ч хамт байгаагүй. За ерөөсөө мэйлэр л харилцдаг гэсэн зай дарагтай. Тэг тэгсэн чинь манай дарга болохоор аюу тийм өөрийнхөө юм бодолтой үнэнч тэгээд ийм одоо юу тийм ширүүн тэг ингээ нэг юм бат юмдаа ингээ зогсдог тийм хүмүүс байдаг шүү дээ. Ааха. Яг тийм хүн байж таараад тэг би нөгөө амар айгаад тэр чинь бараг амьдралдаа анхудаа ингэж нөгөө эдийн ажлын хамт олон гэдэг юмд орж үдчихэж байгаа болохоор амар айдаг өстэл манай дараг заяа бүр аюу амар зингээл уцамцаа түн таан гэж шидэн заяа нөгөө бичнэ хажууд нь яг судаг тэл бондос гэж заяа. Тэгэл нөгөө ерөөсө тийм нэг өсцөн хүмүүс эдгээр шиг байна нөгөө сүр сар гэж нөгөө цөөхмөхөд байсан чил түн ингээл яагаад тэгэл шургуулга муруулаад пас гэж хааж магаал. Яг тийм юмд бүр амар сурч тэгэл баг Монгол даргаагаа байхдаа бараг ингээд тэр одоо 10 цаг ажиллах юм бараг 5 цагийн шахаа бондгос гэж өгөрөлтэй. Тэгэхээр өөрийгөө одоо тийм байсан гэж бодохоор яг тэрнгүүрээ л төсөөлөд идэж монголчууд яана гэл жаахан хамгийн их санаа зовдөг юм маань тэр монголчууд яана ямар сэндэ яг өчигдөрхөн аавтайгаа уцаар иржсэн. Монголд очиод яаж машин барина гэх. Их юм санаа зовж байна. Би бас ерөөсөө монголоор яаж мэйл зээл нэг албан ёсны мэйл зээл яаж бичдэг ерөөсөө мэддэггүй шүү дээ. Дээр нэг хүн рүү мэйл бичсэн ахгүй юу нэг жаахан тийм ажлын чанарын юу гэдэг байгаагач мэддэг байгүй. Тэгээ яг ингэ бичдэг юм бол ерөөсөө тийм албан хэлмэл байхгүй болчихжээ надад жаахан гутсан шүү дээ өөртөө. Тэгээ байна. Гэтэ нөгөө их сургууль жоохон ч гэсэн би бас нэг заасных үлдсэн юм шиг байгаа маа надад бас. За тэгтээ лаг биш ээ. Гэхдээ нэг үг мөгөн дээр ч гэсэн одоо хэцүүлэх л та. Гэтээ ерөнхийдөө нэг тийм арга барил нөгөө хэв цагур. Тэгтээ ер нь ихэвчлэн одоо нөгөө Google гэж юм байгаа. Google-с зүгээр нэг албан ёсны төстэй мэйлийн юу англиар нь ч юм олж тэрийгээ тэгээ сайхан монгол руу орчуулчихдаг шүү дээ. Харин тэгээд тэгэхээр чи айгу буруу байгаа хгүй монгол руу орчих чи англи харилцаа байгаа хгүй монгол хэл хэллэг яг яадаг монгол харилцаа ямар байдаг гэдгийг би бол мэдэхгүй ингээд угаасаа их сургуульд байхдаа ч гэсэн гадаад хэлээр сурцсан гадаад багш магштэйсэн болохоор юм тэр чигтээ ингээд гадаад болоо явцсан. Тэгээ одоо жоохон монголынхаа тэр юг яаж маж бичдэг юм бол гэдэг юм хэрэгтэй байна. Дээр гэхдээ би нөгөө яасан бохгүй юу? Энийг манай дүү надаас нэг ажлынхаа имэйлийг явуулаад энийг ингээд англи хэл рүү ингээд айгуу тийм цаад гадаад хүнд нь ойлгохоор хэмжээний ямар яаж ингэж тийм мэйлний юу болохгүй ингээд надаас суусан байхгүй юу? Тэгээ тэр нөө монгол мэйл хэлсэн би уншаад жоох айсан. Яг л баг ярианы хэлээр төвшгөө гэж явуулсан. Тэрийгээ тэгээд. Тэгтээ яг би тэгтээ хүн болгон тэгдэг гэж хэлж байгаа юм биш л дээ. Зүгээр яг тэгээ бодсон ч тэгээ дүү мүгийн одоо ингээл чи маа дүү надаас айгүйх асуудаг ингээл за англиар яг ингэж мэйл бичих чинь яаж бичих үү гэ. Тэгээ ингээд яг заримдаа ингээд хэлж байгаа юм ингээд яг одоо ингэж л бичих хэрэгтэй ингээд яг тэрийг нь сонсонгод айгүй амар битгүй би айгүй имзгэр хүлээж аваад идэв штэ. Намайг зэйнаад байгаа юм уу шаардаад байгаа юм уу тушаагаад байгаа юм уу гэмээр нэг тиймэрхүү. Тэгээд мэдгүй тэгээд яг гой зүүн мэйл ч юм уу тэр бичиг мичиг юм уушвал гоё л гэдэг баг. Тий. Уг нь бол тэгэл нэг мэдгүй ерөөс төсөөл явах гол ингээд тэгсэн чих шигтэй тэр минийга бол мэддэггүй шүү дээ. Яа баг тэгээ биччихүүлсэн нэрээ. Тий. Би нөгөө яг хүндэтгсэн гэсэн чинь би нэг удаа юу л нэг амар юм бичээд. Амар юм мэйл бичих болоо доо. Харин тийм ээ. Тэгсэн чинь тэр үгэн дээр яагаад ч илүү хөлцөл үчиг ээжчихжээ. За юу тэгтээ одоо яг санахгүй энэ тэр хөлцөл үчиг гэдэг үгийг тэгсэн чинь тэгээд тэрийг нь би дадлагт гарч ирсэн Монголд. Их сургууль дээр би яд цагдаагийн академи дээр дадлагт гарч ирсэн юм аа чаагаас. Тэр чинь нөгөө бөөн эрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгээ нөгөө анги болго ингээ өөрсдөө ингэсэн мэйлтэй. Тэгээ тэн дээр нь ингээд би
юун дээр ч л нэг юм байгаад хөлцөл хүчээ гэдэг үг оруулсан чинь дараагийн хичээл дээрээ би бүр өгтлээ шоолуулсан. Бүр яагаад чи яхаараа яад юм аа. Яа мэдгүй би тэгэл амар ёо гэлтэй ахиж хизээч багш болохгүй гэж яг тэр үед л шийдсэн. Ёо мэдгүй тэгэл юу ч ицсэн ёо одоо тиймэрхүү өстө тэнэг ёо. Бас инээдтэй юм. Сурхалах та одоо. Сая хоёлаа чи яг ярьсан шүү дээ Монголд очиод нэг юм байна мэн гээд би яг ингээ өөрийгөө бодсон чи би монгол хэл дээр амар боосрохог заа юу. Амар ийм би ста хийж чадна. Одоо энэ тэг гэл айгу үртэй ихтэй байдаг монгол хэл дээр угаасаа миний хамгийн дотны хамгийн амархан зүйл би чаддаг зүйл болохоор тэгэл монгол хэл дээр юм бичихэр амар гоё ингээл урсаал гойгоо ингээл нийтдээ хиллэг мэлэг ч юм уу ингээл бичил айгу чаддаг. Тийм болохоор угаасаа би нөгөө хэлний хүн болохоор тийм байд юм шиг байгаа. Миний ганц чаддаг юм тэрийг айгу сайн хийж чаддаг болохоор би айгу өөртөө итгэлтэй үзэл бодлоо ч гэсэн амар баттгаж яг үзэл бодолтой айгу ингээд чанга ингээд үзэл бодлоо хамгаалж чаддаг. Үзэл бодлоо илэрхийлж чаддаг нэг тийм герман дээр би герман хэл дээр би ерөөсөө өөртөө итгэлгүй яг ингээд зүг бичиж чаддгүй юмаа ингээд гоё илэрхийлж чаддгүй болохоор тэгэл ингээд миний өөртөө итгэх герман хэл дээр байхгүй болохоор энд би амар юу гэдэг шүү дээ. Амар доожоогүй ч юм уу. Тийм хоёр ондоо хүн байгаад байгаа байхгүй. Тийм болохоор надад айгу хэцүү байдаг. Би наадаа чинь баг зэрэг ойлгож байна. Миний хувьд хэлэх юм бол эсэргээрээ байдаг. Японд одоо чи манай ажлынхан болохоор намайг нөгөө ингээд тодорхой хэмжээгээр гадаадд удаан байцсан. Тэгээд ингээд би даацсан гэдэг ч юм нэг тийм хүндэтгэл ингээд байгаад байдаг байхгүй. Хайцж байгаа байдал нь ч гэсэн тэгээд тэдрээс болохоор асуусан чинь миний болохоор давуу тал нь би зөв япон хэлээр ярьдаг юм байна. Ерөөсөө нөгөө япон хэлний сургууль гэдэг юмд явсан учраас тийм юм сураад авсан. Тэгээ би өөртөө ч гэсэн ганц баримтлсан юм болохоор би ингээд 100% одоо юу гэдгийг япон хэлийг эзэмшиж чадахгүй ч гэсэн би зөв япон хэлээр ярьдаг болно гэсэн нэг тийм юу тавьсан байсан болохоор анхнаасаа бүр айгуу тийм яриа маярч биш одоо юу гэдгийг тэгнүү ингэнүү гэдэг нэг юмаа бүр хэлээс сурчиж тэгэхээр ингээд нэг хүмүүс болохоор цаанаас өөрөө ирэхгүй ингээд цаанаас нь ингээд хүндэтгэл төрчд юм байна л та ингээд автоматар тийм болохоор би хичнээн алдсан ч гэсэн нөгөө тэднэр намайг хүндэтгэж хүлээж авч сонсож байгаа гэдэг утгаараа би японоор ингээд бараг бодож байгаа бодлоо ингээд шолуухан шиг ингээд хэлчихдэг. Монгол хэл дээр болохоор тэгчхүү юу гэдэг гэлээ тиймэрхүү байдлаар байдаг. Надад болохоор минийх бол бүр шал эсэргээрээ юм байна. Энд болохоор би яг нөгөө хэлний одоо сэтгүүл зүй хэвлэл мэдээлэлээр сурсан хүн би тийм хүмүүстэй харьцдаг. Тэгэл тэд нар чи хэл дээрээ үнэхээр тасархай яриатай хэлтэй хүмүүс байгаа хгүй юу. Тэрэнд нь би хизээч баргалж хүрч чадахгүй яг баргалж хэцүү их хэлний төвшөнд бол би хизээч хүрч чадахгүй. Тийм болохоор яг юм хэлний ажил дээр миний хэл гологддог байхгүй юу. Яач ч ботсон. Тэгэнгүүт айгүй хэцүү тэгээд ингээд өөртөө итгэлгүй манай найз хүртэл миний бичиж байгаа юм харж маралхаах юу юм би над ажлыг чинь герман хүн ч гэсэн би наадах чинь хийх чадахгүй юм байна гэд угаасаа нэг тийм юу болохоор амар дээд төвшингийн яриа хэлдэг болохоор тэрийг би чадахгүй. Би тэгээд шал өөр зүгээр нэг тийм амар шаардлагагүй юмн дээр байдаг хэрнээ амар лаг бас ярьдаг гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ нөгөө айгу зөв болгосон ярих гэж хичээдэг болохоор тэдэр нь ингээд хүмүүст ямар сандал манай ажлын нэг хүн үгүй чи надтай хүндэтгэлийн хэлбэрээр ярихгүй байсан ч болно гэж бүр нэг өдөр надад амар тэгж хэлээд би тэгээд яг тийм энэ өөрөөсөө өндөр доор бага насны 10 насаар ч дүүч байсан хамаагүй ингээд яг тэр хүүхдүүдтэй яг л ижлэхэн төвшөнд харьцдаг болохоор бүгднгийнх нь одоо нэг харилцаа нь надад эргүүлж ирж байгаа харилцаа нь ингээд юу байдаг ингээд айгүй хөөрхөн байдаг тий. Тэгээд би яг яагаад энийг айгүй сүүлийн үед анзаарсан юм гэхээр жишээ нь би яг хэлэхэд одоо Япон хүнтэй ингээд найзлах айгүй хэцүү байдаг байхгүй. Яг цаанаасаа тэр хүний нэг намайг ингээд нэг тийм одоо юу гэх юм магтж байгаа биш ч гэсэн нэг тийм өөрөөсөө илүү гэсэн
Тэгээд намайг одоо нэг одоо монголоор биширсэн гэх юм. Өөрөөсөө дээгүүр тавиад хүндэтгсэн тийм нэг тийм өөрөөсөө дээгүүр тавиад байгаа гэдг нь байнга мэдэгддэг. Жишээ нь миний хэлж байгаа юм өмсөн зүсэн энтер гэдэг ч юм уу бүх юм дээр ингээл амар тэр нь анзаарагдаад идэг байхгүй. Тэгээд тийм болохоор ингээд одоо юу гэдгийг найзууд гэдэг чинь бас гоё өдөр тутмынхан өөрсдөө алдсан алдаа юу ч гэдгиймтэй тиймэрхүү юмнуудаа ингээд ярэ гэж боддог шүү дээ. Тэгэхээр миний одоо чинь би өөрийнхөө тэр хүмүүстэй ингээд найз болъё гэд өөрийнхөө алдааны тухай ингээд ярьсан ч гэсэн тэр хүмүүс бараг өстө чистэ энэ дээрээс амар лаг юм ойлгож авсан байна. Бараг чи ямар лаг юм бэ энэ төр гэж бараг ингэж хэлж хариу хэлдэг. Тэнгүүд яасан ч ингээд би хичээсэн ч гэсэн найзууд болж чадахгүй ингээд дотн болж чадахгүй байгаад байсан. Тэгсэн чинь яг миний хамгийн том алдаа нь болохоор хамгийн том алдаа ч хинэ шин тэр хаалт нь юусэн гэхээр би яг тэгэж нөгөө зөв япон хэлээр ярьдаг. Ямар ч тийм нөгөө харилцан хэлбэрийн нөгөө ийм энгийн төвшний япон хэл хар яриа байхгүй тий. Яг гоо бичгийн яриагаар ярьдаг. Яг үнэн тэнгууд нөгөө хүмүүс ямар ч тийм нөө найзлах тийм нөгөө юу төрхөө одоо юу гэдгийг хүндэтгсэн л тийм нөгөө хүнээр харахаас өөр арга байхгүй тийм юугаа хүрэгч тийм байна гэдэг би яг сайхан чи ингээ хэлсэн чи надад бүр амар гой санагдчихна. Хэл ямар амар чухал байд юм бэ те. Тэр нь амар харагдаж байна. Яг ямар хэлээр ярьснаас шалтгаалаад чамайг хүн яаж харж ийнэ гэд надад болохоор ганц хэцүү юм. Би айгу мяа одоо би бол ус-цаас ярьдаг германаар баялагч байхгүй айгу сайн ярьдаг байхгүй. Гэхдээ яг ажлын түвшин дээр миний хэл гологддог. Тийм болохоор хүмүүс намайг ингээ шууд одоо би нэг текст бичих юм бол амар их алдаатай бичдэг. Германчууд чинь бүр амар бичгийн дүрм гэж бүр амар идэх байхгүй. Ялангуяа цэг таслал амар их зүв тавьдаг. Тэрийг би айгу ерөөсөө сайн хийж чаддаггүй. Тэгэнгүүт яг ингээд би нөгөө алдаа гаргах тусам хүмүүс намайг шууд доогоор үзэж байгаа байхгүй энэ бичиж чаддаггүй ингээд хүндэтгэж авч чадахгүй намайг тэгээд ингээд айгу хэцүү байгаад идэг. Чиний хувьд болохоор айгу гоё хэлтэй ингээ янгот хүмүүс бүр амар хүндэтлээ. Тэгээ хэл ямар чухал вэ гэдгийг айгу харагддаг. Монгол хэл нэг тийм биш те. Нэг тийм яриа ингээл нэг юм дээд хэл мэл ингэсэн нэг тийм юм нэг байдаггүй шүү дээ. Тийм. Гэтэ нөгөө үг нь өөрөө янз янзын одоо тийм утгуудыг агуулдаг үгнүүд байгаад байдаг шүү дээ. Гэтэ яг ингээд яг зүгээр нэг ажлын юм дээр нэг хэлнээс болоод хүнийг нэг доогор үзэн гэсэн юм их байдгүй. Жишээлбэл англид бол чи яг гой нөгөө цэвэр гой аялгаар нь ярихгүй бол чи ажилчин анги гэл ингээл шүү аялгаад байгаа л ингээ яадаг. Тэгээд манай нэг найз гэдэг байхгүй өөрөө болохоор Польш тэгээд 7 настайд англи яцсан англи нүцтгэе бүр амар хичээж тэр гоё дээд аялгын айгүй хичээж сурч исэн. Тэгээ одоо болохоор хүмүүс дандаа өөрийг нь яг гоё дээдсэн англи хүн гэж боддог. Нэг ийм англи нэг Монголд байдаггүй те. Тэг ямар сайн да монголчууд буруу ярьж зүг ойлголцсон гэхтэй чи. Айгүй амарч юм шиг. Тийм. Гэтэ монгол хэл айгүй гоё тийм уран цэцэн тий айгүй гоё зүүрлэл мөрөөдлийн гэх юм уу та тий тийм зүүрлэл ихтэй мөрөөдлийн гэх гихцэн л. Тэгээд яг нэг юм балер тэгж ангилсан юм их байхгүй хүн болгоо яг адилхан ярьдаг. Тэр нь гоё. Яг ижлэхэн төвшөнд яадаг. Тэгээд яг уу жаахан аялахтай ярьсан ч гэсэн нэг тийж энэ нь бол ажилчин анги манги гэсэн юм уу нэг байдаггүй. Тэг ер нь хэл харилцаа ер айгүй чухал юм байна. Яна би Мишгатай ярьж ах явцдаа нэг чолко сая шинээр ахид таарсан. Чолко харц сусараа таалагч гэж. Оролдоод энэ хэсгээс нь илүү авах юм байна гэл ингээл хараал юм би яа. Уучлаарай намайг. Одоо нөгөө Монголын нөгөө юу гэдэг вэ? Жаал хүмүүс нөгөө одоо юу гэдэг нөгөө халцсан тэгээд яг гол дээр нэг юм хоёр чоолгтой банд нар байгаа чинь тэр шиг харагдаж байна. Яг энэ хэсгээс нь өшөө ингээ ажиллах хэрэгтэй. Зя тэгээ ингээд тэгээд хоёул өнөдөр харилцааны тухай ярьлаа. Харилцааны төвшөнүүд байд юм байна. Хэл айгуу чухал байд юм байна. Хүмүүст бас
өөрийгөө зөв ойлгуулж гоё хэлтэй байх юм бол хүн ч юм уу хүндэтгэж авч үзэх юм биш үү? Би хэлээсээ жирлэх хэрэгтэй юм байна биш. Бууд чимхийн туршлагаас. За тэгээ өнөөдөр ингээд сайхан ярилцлаа. За тэгээд манай будчтай бүгдээрээ шинэ оноо сайхан ухтаарай. Ирэх ондоо уулзъя. Merry Xmas ах шүү. Merry Xmas чинь өнгөрцөн байх уу шүү. Merry тийштэй яана. Тухаар орохоор үгүй юу зүг үү? Тий. Сайхан баярлаад оноо сайхан гаргаарай. Шинэ оноор уулзцгаая. Тэгээд бас гоё дээ энэ удаан хугацаанд манай подкаст ороогүй байсан ч гэсэн байнга сонсч исэн сонсогчдод баярлалаа. Нөгөө Эвтер яг сая оруулаагүй байсан чинь манай давтан сонсолтын тоо амар ихсэн. Тийм. Давтан тэгээд тэрэнд маш их баярлалаа. Захиалгээрээ ярилцах юм байвал сэдв байвал ярилцаарай. Манай цэлхүү бууз оруулах юм байвал явуулаарай. Бүгдээрээ цэлхүү бууз уулзцгаая. Тэгээд бас өөрсөндөө тохиолдсон харилцаатай холбоотой ямар нэгэн гоё сургамжтай өгүүл явдал болоод санаа оноо байх юм бол бид хоёрлоо бас мессежээр болон мэйлээр илгээгээрэй. Бас өдийг хүртэл мэйл бичсэн хүмүүстээ маш их баярлалаа. Гэж хэлье. Заримдаа хариун жоохон удаж өчтөг ч гэсэн бид хоёр чинь хүн болгоно чанартай мэйл явуулах гэж бодож сууд юм шүү гэх. Тэгээ уддээ шүү. Тэгэж халтурцсан юм хийдгүй. Тэгээд заримдаа айгуу гоё дээ нөгөө шөнийн бодолтой хөвөрсөөр тэрийгээ яхаа мэдгээ болсон хүмүүсээс хүртэл хөөрхөн мэйл ирдэг болсон. Харин тий. Өөр нэг бодсоор хагаад тэрэндээ бүр нөгөө ингээд толгойн хэрэгцсэн хүмүүс бэт хөдөгдөг шүү хүмүүс чинь яг тийм мэйлүүд амин бас айгуу хөөрхөн мэрсэр ирж байгаа. Маш их баярлалаа. Тэр чинь ч гэсэн амар гоё ягаа. Тийм ээ. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай бас 2021 онд олцгаая. Bye. Ушамид оцсон үнтэй ярьж чадахгүй. Хутагчсан. Бууз чимхи подкаст. What are you doing? Авант